Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан уу? Хэрэг эрүүл мэндийн даатгалтай бол эмчилгээг хэм зардлаар авах боломжтой. Эрүүл мэндийн даатгал бүртгүүлэхэд амархан. Эрүүл мэндийн даатгал нь өвдөх үед засгийн газраас эмнэлгийн зардал туслах систем юм. Хэрэг эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол өвдсөн, гэмтсэн үед эмнэлгийн зардал маш бага төлнө. Гадаадын иргэдч солонгос хүмүүстэй адил эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг эдлэнэ. Солонгост ажилладаг бол заавал эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Солонгос улсад 6 сар ба түүнээс дээш хугацаагаар амьдарсан бол шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх боломжтой. Хэрэг ямар нэг компанид ажилладаг бол тухайн компани таныг эрүүл мэндийн даатгалд хамруулж даатгалын нэг хэсгийг төлнө. Хэрэг ямар нэг компанид ажилладаггүй бол өөрөө бүртгүүлээд даатгалыг бүрэн төлөх ёстой. Даатгалын мөнгө нь таны орлогын хэмжээнээс хамаарна. Хэрэг даатгалаа төлөхгүй бол эмнэлгийн зардлын хөнгөлөлт эдэлж чадахгүй бүтэн үнээр төлөх бөгөөд виза сонгох боломжгүй. Хэрэг эрүүл мэндийн даатгалтай бол эмчилгээний хөнгөлөлт авна. Бүтэн биеийн шинжилгээнд тогтмол орох боломжтой. Эмнэлгийн төлбөрийн зөвхөн нэг хэсгийг төлнө. Эмийг хямд үнээр авч болно. Үндсэн эмчилгээ шинжилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалаар төлөвлөнө. Даатгалд хамрагдахгүй эмчилгээ. Лазер хагалгаа, гоо сайхны мэс засал, алтан шүдний ламп, юг сөрөөний төлбөр. Ажлаасаа гарсан тохиолдолд автоматар оршин суугчдад зориулсан даатгалын ангилалд шилжинэ. Мэдэхгүй зүйл байвал залгаж зөвлөгөө аваарай. Мөн төлбөргүй эмчилгээний газарт даатгалгүйч гэсэн тусламж авч болно. Гэхдээ удаан хүлээдэг. Гадаадаас ирсэн иргэдч эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Сар бүр даатгалаа заавал төлөөрэй. Эмнэлэгт очихдоо гадаад иргэний үнэлэх ба эрүүл мэндийн даатгалаа заавал шалгуулна. Эрүүл мэндийн даатгалтай бол санаа зовтгүй эмчилгээ хийлгэнэ. Солонгост амьдрах хугацаанд эрүүл мэндийн даатгалд хамрагдаж эрүүл мэндээ хамгаалаарай.